Амарцхан уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Жүжиглэж подкаст маань ээлж дугаар та бүхэнд хүүхэд бол бэлэн болоод байна. За тэгэхээр өнөөдрийн дугаараар маань мега маань маш сонирхолтой. За би бас ер нь өмнө нэлийн сонирхож ирсэн нэг маргаануудыг бол ярихаар бэлтгэсэн байна. За юу вэ гэх юм бол бид нөгөө ер нь бол манай жүжиглэж подкаст чинь хөвчлэн усан дээд түвэр эцлийн шийдвэрлэгдсэн. За тэр дундаа нөгөө шүүхийн тухай нэмэлт өөрчлөлт орсноос хоошхтой холбоотой ач холбогдолгүй гэж бодсон тэр сонирхолтой маргаануудыг авч одоо ярилцаж тэдгээр одоо шүүхийн шийдвэрүүд ач холбогдлыг таниулахыг айгүй зорддог. За тэгээд энэ удаа бол баг өмнө нь ярьж байгаагүй үндслээр хүлээж авсан ийм одоо сонирхолтой маргаа гэж бол би бодож байна. Өмнө нь яг ийм одоо үндслээр ярьж байгаагүй хаа те бид гурвал. Тийм яг энэ үндслээр бол ярьж байгаагүй. Тэгээ энэ үндсэл чинь бас нөгөө сүүлд нэмэгдсэн үндслэл тий. За тэнгуут одоо шүүхийн тухай бол нөгөө анх шинжилсэн орлого батлахад 3 үндслэл байж яснаа. Яг жилийн өмнө бол 4 болсон тийм ээ. За 4-р үндслэл маань нөгөө үндсэн хуулийн тетдээр маргаан гарсантай холбоотой. За тэгээд маш олон практик тулгарсан асуудлуудтай холбоотойгоор шүүхийн тухай хуулийн 25-ын 7-гийн 5-ын гээд нь за эрхтэн шинэ ойлголт эсвэл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэдэг одоо ийм үндслэлээр тухайн маргааныг одоо улсын дэд хүлээж авах боломжтойгоор буюу одоо тэр хяналтын журмаар гаргаж байгаа гомдлыг энэ үндслээр хүлээж авах боломжтой юм шинэ үндсэл бодлол 23 оны 6 сарын 16-ныхаа өөрчлөлтөөр бол нэмсэн. За тэнгууд манай подкаст хөвчлэн өмнө нь одоо анхан болон давзаалгах шний хууль хэрэглээний зөрүү за эсвэл усан дээд өмнө шийдвэрлэжсэн ямар нэгэн одоо тогтоолсоол одоо маргаантай холбоотой тэр бусад гаргаж ирсэн шийдвэрээс өөрөөр шийдвэрлсэн ч юм уу те бусад тэрхүү үндслүүдээр шийдвэрлсэн маргаануудыг ярьжсэн бол за энэ удаа яг сүүлийн 4 дахь үндслээр ингэж ав шийдвэрлсэн гэдэг маш сонирхолтой ийм кейсийг бол ярихаар бэлтгэсэн байна. За тэгээд энийг бол магадгүй баг үндсэн үйл сонирхогдогч юм уу те үндсэн үйл энтэд сонирхдаг одоо сонсогчид манаас илүү сонирхолтой байж магадгүй гэж би бодож байна. За тэгэхээр юу болсон талаар мега маань ярих уу? Аха за тэгээд маргаалгуу шууд ер нь бол яваад орчход яг нөгөө нэг гол одоо ашиглаж байгаа заалтан гэх юм уу одоо тайлбарлаж байгаа заалт нь бол ашигт малтмалын тухай хуулийн 47-гийн 1 буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой заалт ер нь энд яг энэ маргаан дээр хөндлөж яригдж байгаа тийм амнат гэж ярьдаад байдаг тийм тэгээд ер нь бол нэг 3-4 жилийн өмнө бас ингээл цэцмэцэд маргаан үсэл ингээ яваад нэг таад бас санджиж магадгүй бас нөгөө хэвлэлээр нэлийн хөгжсөн амнат манай 2 дахь кейс болж байна тий. За тэгээд үүнээсээ гадна бол үндсэн хуулийн цэцгийн тухай хууль болон үндсэн хуулийн цэцэд нөгөө маргаан шийдвэрлэх хуулиуд бол энэ кейсээр ашиглагдаж байгаа. За тэгэхээр үйл баримт руугаа оръё. За юу болсон бэ гэдэг тэгэхээр 2006 онд батлагдсан ашигт малтмалын тухай хуулийн 47-гийн 1-ийн дагуу бол ямар этгээд одоо энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсан бэ гэдэг тэгэхээр ашиглалтын тухай зөвшөөрөл эзэмшдэг этгээд бол яг энэ амнатыг төлөхөөр зохицуулсан байдаг байсан. За ашигт малтмалын тухай хуулиар бол ашиглалтын тухай зөвшөөрөл болон хайгуулын тухай зөвшөөрөл гэсэн юм хоёр зөвшөөрлөлийн бүрэл байгаад байдаг. За тэгээ энэс бол яг ашиглалтын тухай зөвшөөрлийг эзэмшиж байгаа буюу одоо ашигт малтмалыг нөгөө юун дээрээ талбай дээрээ ирж хаагаад одоо тэрнээсээ тийм юу яаж байгаа тэр компани маань бол яг энэ амнат төлөгч байна гэж ингэж хуульчсан байсан. За тэгсэн чинь 2019 оны 3 сарын 26-ны өдөр бол улсын хурлаас ямар нэмэлт өөрчлөлтийг энэ 47 ашигт малтмалын тухай хуулийн 47-гийн 1-т оруулсан бэ гэдэг тэгэхээр энэ хүн ашиглалтын тухай зөвшөөрөл эзэмшигчээс гадна энэ ашигт малтмалыг худалдахаар авчулсан ашигласан этгээд энэ амнат төлөгч байна гэдэг ингээд энэ амнат төлөгчийн одоо хүрээг бол ингээд өргөжсөн ийм нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулсан. За тэгээд яг энэ одоо 2019 оны 3 сарын 26-нд орсон энэ нэмэлт өөрчлөлт бол маш одоо олон асуудлыг дагуулсан. Хүмүүс бол үндсэн хуулийн цэцэд энэ бол үндсэн хууль төрчиж байна. За тэр дундаа 19 нөгөө бүр нь бол одоо эдийн засгийн нөгөө бүх төрлийн салбарыг бол ингэж хүлээн зөвшөөрөх хэмжин нөгөө талаасаа иргэний нөгөө эрх зөрчигдөхгүй байх үстэй эдийн засгийн болон хууль зүйн баталгааг түр хариуцна гэсэн 19-ний заалтуудыг зөрчиж байна гэж үзсэн. За яагаад тэгэхээр одоо яаж байгаа вэ гэж тэгэхээр энэ амнатын одоо татварыг бол ингээд нэг ашигт малтмал дээр гэх юм уу те ингээд бодлогын этгээд нь одоо тэгээд ачуулсан тэгээд нөгөө тийч чинь нөгөө юу яаж ашигт малтмалыг
газраас гаргаж авсан этгээдэн гэдэг ч юм уу те. Яг нэг ийм малтмал дээр зүгээр ийм үйл ажиллагаа явуулсан этгээд болгоно л тэр ашиг төлөвлөлтөй холбоотой амнаад төлөөд гарч энэ чинь ингээд хүмүүсээс ингэж татвар авч байгаа юм дарамт учруулсан байна гэж үтсэн. За тэгээд мэдээж бол нэр бүхий иргэд өвчин хөдөлгөөний цэцэд мэдээлэл гаргаад явсан. За тэгээ үүний дагуу бол 2019 оны 10 сарын 30-ны өдөр өвчин хөдөлгөөний цэцээс за саяны энэ одоо худалдсан, ачуулсан, тэгээ энэ ашигласан этгээдүүд нь амнаад төлөх байна гэдэг энэ зохицуулалт нь бол өвчин төрсөн байна гэдэг ийм тогтоол гараад тэгээд 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс эхлээд бол энэ малчлалын тухай хуулийн 47-гийн 1 гэдэг заалбар хүчингү болсон байна. За тэгээ энэ хүү сарын дараа юм шүү те хэрэгжиж эхлээл 7 сарын дараа юм шүү те. Нэмэлт өөрчлөлт ороод 7 сарын дараа бол өвчин хөдөлгөөний цэцээс хүчингү болгоцсон. За тэгээ ингэж хүчингү болгосноос нь бол 23-4 хоногийн дараа 2019 оны 11 сарын 22-ны өдөр бол улсын хурлаас ашигт малчлалын тухай хууль одоо дахиад нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн 47-гийн 1-дээр яагаад тэгэхээр нөгөө өвчин хөдөлгөөний цэцийн юу тогтоолтой холбогдуулаад те за ингэж нэмэлт өөрчлөлт оруулахдаа яасан бэ гэж тэгэхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал экспортлсон этгээд за нэмэх нь Монгол банк болон Монгол банкнаас эрх олгосон арилжааны банкнд авчраасны этгээд гэсэн нэг юм 3 төрлийн этгээд болвол ашигт малтмалын нөөцний төлбөр төлөвч байна гэж ингэж тогтоосон байгаа. За тэгээд маргааныхаа яг гол зүйл рүү ороход бол за манай нэхэмжлэгч бол компани байгаа. Нэхэмжлэгч компани маань бол ямар нэгэн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Гэхдээ Төмрийн хөдрийг бол яг нөгөө тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нь худалдаж аваад тэгээ тэрийгэ төмрийн баяжмал болгодог буюу нөгөө хорголжин гэж яриад байдаг. Тийм баяжмал болгоод тэрийгэ бол экспортод гаргах ийм үйл ажиллагаа эрхэлдэг. Өөрөө ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрлөхгүй гэсэн. За тэгээд боловсрол үйлдвэр юм байна шүү дээ. Тэгээ түүхийд аваад боловсрол экспортлдог. За тэгсэн чинь бүр 2022 онд яасан бэ гэж тэгэхээр том татвар төлөгчийн газраас татврын ерхий газрын том татвар төлөгчийн газраас бол яг энэ нэхэмжлэгчийн татвар төлөлтийн байдлыг хян шалгалт хийсэн юм байна. За тэгээд тэрнгээрээ хэд хэдэн зөрчил илрүүлсний нэг нь бол 2019 оны 6-аас 10 сард буюу яг нөгөө нэмэлт өөрчлөлт одоо хүчин төгөлдөр үйлчлэх үед юм уу те энэ үед бол та экспортод гаргасан тэр баяжмлынхаа амнаатыг бол тайлагнаагүй байна гэд. За тэгээд тэрнтэй холбоотойгоор бол 370 орчим сая төгрөгийн нөхөн одоо юу ногдуулсан татвар тэгээд түүний алдаг малдан нь нийлээд 370 орчим сая төгрөгийн төлбөр бол ногдуулсан. За тэнгууд нэхэмжлэгч юу гэж хэлдэг вэ гэж тэгэхээр за бидэд бол энэ 370 орчим сая төгрөгийн төлбөрийг бол төлөх ямар ч үндэслэлгүй. За яагаад тэгэхээр нэгдүгээр энэ 2019 оны 6-аас 10 дугаар саруудад хэдийгээр хууль батлагдсан байсан ч гэсэн яг тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээд нь бол амнаад төлөх гэсэн үнцөлийн цэцэг маргаантай байсан. Одоо байсан буюу энэ хууль эрх зүйн бол юм тодорхойгүй байдалд байсан учраас бид нар тайлбарнаагүй маа нэгдүгээр. За тэгээд хоёрдугаарт бол наад заалтыг чинь угаасаа 2019 оны 10 сард хүчингү болгосон. Тэгээд нөгөө талаасаа яг энэ тайдын нөхөн ногдуулалтын актын үндэслэл болоод байгаа 47-гийн 1 гэдэг заалтыг чинь цэцээс бол үндсэн хууль төрсөн ингээ хүчингү болгосон учраас ингэж хүчингү болгосны дараа буюу бүр одоо тэ 2022 онд тайдын нөхөн ногдуулалтынхаа актын үндэслэлийг үндсэн хуулийн цэцээс хүчингү болгосон заалтыг баримтлаад бид нараас юм татвар ирэхгүй штэ гэж хэлээд тэгээд шүүхэд цагааны иргэн шүүхэд хандсан байгаа. За тэгээд одоо бол тэгээд энэ маргаан маань анхан давах хяналтын 3 шатны шүүхээр өөр нь бол шийдвэрлэгдсэн байгаа гэсэн. За анхан шатны шүүхээс хариуцлагын зүгээс нь бол ингэжл яаж байгаа гэсэн үг юм шүү дээ. Үндэслэл нь бол тий одоо 2022 онд хяналт шалгалт хийгээд нөхөн ногдуулалтаа үйлдэж явахдаа одоо 2022 онд аль хэдийн хүчингү болсон хуулийг баримтлаад байгаа хэдий ч тэр хууль хүчин төгөлдөр байх хугацаатай үед та одоо төмрийн хөдөр ингэж боловсруулсан учраас тэр үеийнхаа одоо татвар нөхөн төлөөгүй байна. Бишээ төлөөгүй байгаа учраас нөхөн төлөө гэдэг юм байна шүү дээ тий. Төрийн ерхий газраас бол яг тэгж хэлдэг хариуцагч гэсэн үг шүү дээ тий. 22 онд бид нар хяналт шалгалт хийсэн. За тэгээд тайд дээр бол 19 онд ийм зөрчил гаргасан тогтоогдсон. Тэгэхээр тэр 19 онд хүчин төгөлдөр хэрэгжижсэн хуулийг баримтлаад бид нар одоо ингэ төрийн нөхөн ногдуулалтын актаа гаргах үндэслэлтэй. Тэгээд цэц хүчингү
хэдийгээр тэр хуулийг чинь 2019 оны 10 сард хүчингү болгосон ч гэсэн энэ 6-аас 10 сар хүртэлх хугацаанд бол тэ хаад яг энэ зөрчил илэрсэн хугацаанд бол тэр хууль чинь хүчин төгөлдөр үйлчилжсэн гэсэн үг ээ. Тийм учраас тэр одоо хүчингү болсон байгаа тэр заалтыг бол баримталж нөхөн ногдуулсан анх тогтоох нь бол үндэслэхтэй гэж харагдаж байна дүүс хэлдэг. Энэ дээр яг бас яг сонирхолтой санагдаж байгаа нь цэцэг хүчингү болгоцсон тэр заалт үнэхээр яг тэр одоо хүчин төгөлдөр байсан хугацаанд хүчинтэй юм уу гэдэг нь сони тий. Ингээ хүчингү болгоцсон бахад хүчингү болохоогүй ч гэсэн угаасаа хүчинтэй байсан юм уу гэх шиг ойлгож байна миний логикийг. Тийм үйл авлаа энэ төр гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээд тэнгуүтэн бол ингээд яг ийм одоо юундаа нийцээгүй үндсэн үйлдэл нийцээгүй ч юм уу те тийм хим хэмжээг бид нар дагаж мөрдөхгүй байх одоо эрхтэй гэдэг ч юм уу те одоо бичмэлээр гарч байгаа энэ хууль бол үндсэн үйлдэл нийцсэн байх ёстой гэж ярьдаг. Тэгэхээр тэр талаас нь бодоод үзэхээр цэц те нэгэн цаг цэц хизээ нэгэн цаг тэр хуулийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна юу хүчингү болгож байна гэдэг чинь тэр үсэн анханасаа л хүчингү үндсүүл нийцээгүй байсан гэсэн үг болчихж байгаа биз те. Тэгэхээр анханасаа үйлчлэлт нь ер нь байхгүй байсан шүү дээ. Тэгээд сонирхолтой юм байна. За тэнгууд анхаасны шүүх болохоор юу гэж хэлдэг вэ гэж. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн холбогдох даалтуудыг хэрэгэлдэг. За цэцгийн тухай хуулийн 8.5, 8.6-ад юугээ заасан байдаг вэ гэхээр за хууль нь үндсэн хууль нийцээгүй гэх цэцгийн дүгнэлтийг улсын хурал бүлээн зөвшөөрсөн. За эсвэл маргаантай асуудлыг дахин хянаж үзээд үндсэн хууль нийцээгүйгээд үндсэн хуулийн цэц шийдвэр гаргах юм бол зохих хууль хүлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл хэсэг заасан хүчингү олно гэж байгаа. За энэ юу гэж байгаа вэ гэж тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн нөгөө процессороо бол цэц эхлээд юу гаргаад дүгнэлт гаргаад тэгээд тэр дүгнэлтийг нь улсын хурал хүлээн авах юм бол тэр хууль нь шийдэх хүчингү болдог. За эсвэл улсын хурал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дахиж хуралдаж тогтоол гаргаад тэгээд тэр тогтоол нь үзүүлэгдсэн байна гэж үзэх юм бол тэр хууль нь хүчингү болдог шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар цэцээс яг эцсийн байдлаар үзүүлэгдсэн байна гэдэг одоо шийдвэрийг гаргах юм бол тэр хууль нь одоо хуулийн зөрчилтэй хэсэг зүйл заасан хүчингү болно гэсэн нэг ийм заалт байгаа. 8.6 таавал тэгэхээр цэцгийн шийдвэр бол гармагцаа хүчин төгөлдөр болно гэж. За тэгээ энэ заалтуудыг болохоор анхаарч нишүүг юу гэж тайлбарладаг вэ гэж. Тэгэхээр 2019 оны 3 сарын 26-ны өдрийн тэр асмалмлийн тухай хуулийн 47-гийн нэгт хэсэг бол цэцгийн тогтоол гарсан өдрөөс буюу 19 оны 10 сарын 30-ны өдрөөс хүчингү болсон байна гэж хэлдэг. Тэгэхээр 19 оны 3 сарын 26-наас 19 оны 10 сарын 30-ны хооронд энэ 7 орчим сарын хугацаанд бол энэ заалт чинь хүчин төгөлдөр мөрдөгдсөн гэж үзнэ. Цэцгийн дээр тэгээ заалтуудыг тайлбарлах замаар. Яагаад тэгэхээр цэцгийн тогтоол нь л гарч иж тэр хууль хүчингү болно гэдэг заалт угаасаа цэцгийн чинь тухай хуультай байгаа юм биш үү гэж хэлдэг. Тийм учраас хэмжлэгчийн зүгээс бол тэр нөгөө экспортод гаргасан 2019 оны 6 сараас 10 сарын одоо хугацааны тэр одоо юугаа тайлангаа бол тайлагнаад амнат бол төлөх ёстой байжээ гэж хэлдэг. Тэгээд хэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хүчингү олгоод болгосон шийдвэр гаргав. За тэгээд давтаалтчны шүүх бол юу гэж үздэг вэ гэхээр маш товчбогоо тодорхой дүгнэлт хийсэн байдаг. Маргаан бүхий цаг хугацаанд бол хүчин төгөлдөр үйлчилжсэн одоо энэ 47-гийн нэгт хэсэг заасан одоо заалтыг үндэслээд юу яасан нь бол одоо тэр нөхөн огдуулсан акт төс нь бол үндэслэлтэй байна. Анхаасны шүүхийн одоо дүгнэлтүүд бол зөв байна гэсэн ийм төвчгийг хийсэн байна. За тэгээд хяналтын шатны шүүх рүү бол нэг хэмжлэгч маань одоо гомдол гаргадаг. За тэгээд ингэж гомдол гаргахдаа гол үндэслэл нь юу гэж хэлдэг вэ гэж. Тэгэхээр за тэр үедээ одоо хүчин төгөлдөр үйлчлэжсэн байдгийн байж гэдэг шиг те. Гэхдээ тухайн үедээ те магадгүй бидэд нөхөн огдуулалтын акт үйлчлэх үед нь те тавьсан болов. Гэхдээ энэ чинь 2022 онд те хяналт шалгалт хийгээд 2022 онд нөхөн огдуулалтын акт тавьж байгаа. 2022 онд юу тодорхой вэ гэж тэгэхээр тэр 47-гийн тодорхой болсон байгаа нөхцөл та ингэж дүгнэлт гаргаж байгаа чинь буруу юм шүү те. Магадгүй энэ зүйлс залт хүчинтэй хэсэг нь эргэлдээтэй байсан бол цэцээр маргаантай байж их үед ч юм уу те хэрэгжиж их үед нь те цэцээр ямар нэгэн байдлаар маргаан гараагүй хэрэгжиж их үед нь энэ залтыг хэрэгжилж байгаа биш бүр хүчингү болцсны хойно таад энийг хэрэгжилж байгаа юм үзлэхгүй байна гэж ингэж хэлдэг. За тэгээ хяналтын шатны шүүхээс бол өмнө дурдсанчлан нөгөө
эрх зүйн одоо шинэ ойлголт буюу одоо цаашид ийм ач холбогдолтой маргаан байна гэж үзэж нэгдүгээр үндэслэл, хоёрдугаарт бол шүүгүүд хуулийг зөрүүтэй хэрэгжилж байна гэсэн ийм хоёр үндэслэлээр хавсарч хүлээж авсан юм билээ. За тэгээд контекстны шүүх бол анхан болон давлаалагчны шүүх хэрэглэснээс гадна нэг заалтыг бол нэмж хэрэглэсэн. За тэр нь үндэслэлийн цэцгийн тухай хуулийн 22-ийн 1 гэсэн энэ заалтыг бол нэмж хэрэглэж тайлбарсан. За үндэслэлийн цэцгийн тухай хуулийн 22-ийн 1 ямар залт байдаг вэ гэдэг. Тэгэхээр үндсэн хуульд нийцээгүй хуулийг цэц хүчингү болгосон нь тэрхүү хуулийн улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй гэдэг ийм заалт юм. Гагцхүү эрүүгийн хууль эсвэл зөрчлийн тухай хууль заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол цэцгийн шийдвэрийг баримтлаад хэргийг хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно гэсэн ийм заалт юм байна. Тэгэхээр улсын дэд шүүхээс юу гэж хэлдэг вэ гэхээр 22-ийн 1-ийг бид нар тайлбарлаад үзэх юм бол хүүлтэн үнцүүлэлттэй нийцээгүй хэмээн хүчингү болгосон хууль бол анх батлагдсан цагаас ахуулан үйлчлэгээ одоо алдах нь бол зөвхөн байна. Гэтэ ямар тохиолдолд ингэж анх батлагдсан цагаас эхлэн үйлчлэгээ алдаж ийн гэхээр саяны даалтын дагуу эрүүгийн хууль болон төслийн хуулийн хүрээнд нөгөө хариуцлагыг хөнгөрүүлэх ийм тохиолдол бол хамаарахаар байна гэж үтсэн байгаа. Тэгээд энэ тохиолдол дээр бол татвараа нөгөө тайлгнаагүйгээс одоо энэ татврын хууль тогтоомжид үндэслээд амнаа тэнхэн огдуулсан нь бол одоо дээрх зохицуулт хамаарахгүй байгаа учраас юу яах юм байна. Яг тухайн цаг хугацаанд 34 өдөр үйлчилж байгаа хуулийг бол үндэслээд ингэс нь бол ямар нэгэн байдлаар эрх зүйн зөрчилгүй байна гэж үзээд за тэгээд ингээд ерөөхдөө 3 шатны шүүх бол гуруулаа ихэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ийм шийдвэр гаргасан нэлээ. За тэгээд яг энэ үрээд бол шүүхийн шийдвэрийг одоо ярих тайлбарлах гэдэг маань бол дуусчих. Тэгээд яг нөгөө маргааныг нь ерөөхдөө харчаад тэгээд нөгөө хяналтын шийдвэр шүүх хүлээгээд авсан байхаар нь би зүгээр хяналтын шийдвэр шүүхийн одоо шийдлийг нь таахтаа бол баг юу яах вэ та гэж утсан байхгүй. Анхан давх хоёрын шийдвэрийг хэрэгсэхгүй болгоод болгох тийм шийдвэр гарах болов уу гэж бодсон. Би нөгөө яагаад тэгж утсан бэ гэдэг тэгэхээр нөгөө зарчмаа бодохоор дурдсанчлан нөгөө rule of law enter гэдэг тэр зарчмуудаа бодохоор нэрэл үнцөлийн цэцэстэй хизээ нэгэн цаг тогтоож байгаа л болохоос биш үнцөлийн зөрчсөн байна гэдгийг одоо өнөөдөр тогтоолоо гэж бодоход тэр чинь одоо үнцөлийн цэцэс тогтоосноор тэр заалт үнцөл нийцсэн гэхээсээ илүү анханасаа л тэр чинь үнцөл нийцээгүй заалт байсан юм шүү гэдэг зүйл рүү аваачлаа. Тэгээд яг нөгөө цахиргааны одоо жишээ нь акт бол их хууль бус байх юм бол анханасаа үйлчлээ алддаг гэдэг ч юм уу тий. Тэрнтэй дүүцүүлээд бодохоор яг нэг талаасаа нөгөө яагаад энэ үнцүүлийн цэцгийн тухай хуулийн 22-ийн 1 гэдэг заалтыг бүр хуультай хийгээд өгсөн бэ гэдгийг бодохоор нөгөө хууль чинь одоо цахиргааны акттай харьцуулах юм бол нөгөө нийт этгээдэд чиглэсэн тий. Тэгээд үйлчлэлийн хувьд нөгөө маш олон үйлчлэлтэн үр дагаврын хувьд айгүй том үр дагавартай ийм учраас одоо цэцэс ингээд хүчингү болгосон болгон дээр нь тэр үйлчлэлийг нь буцаагаад байх нь өөрөө практик бас жоохон ийм том асуудлыг үүсгэх нийтгүй тийм үр дагавартай байх юм бол нэгдүгээр шүү дээ. За тэгээ нөгөө талаасаа бас магадгүй одоо улсын хурлаас процессороо ингээд гаргасан заалт учраас тий яг л үндсэн хуулийн цэцэс одоо юу тогтоолно гарахгүй л тэрний үйлчлэл нь хэвээр байх нь магадгүй нөгөө одоо бас хууль дэдлэх ёсныхоо зарчимд илүү нийцэж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд яг одоо болтол яг бүр яг 100% энэ зөв юм байна да гэдэг шийдэл бол хүрч чадаагүй. Яг нөгөө юм зарчмуудын хувьд бодохоор ингээд аль тал руу нь хөрвөөдэж болохоор ч гэсэн ялчгүй нөгөө үндсэн хуулийн зүйн тухай хууль дээр заалт нь бол байгаа. Тэрийг хэрэглээд дэжүүх бол яг ийм сонин зарчмын одоо юутай тийм маргаантай ийм асуудлыг шийдвэрсэн байгаа нь сонирхолтой санагдсан. Өмнө нь ихтаас ийм маргаан гарч ирсэйг бол сайн мэдэхгүй л юм байна те. Гэтэ яг хуу нэг мөсөн ийм маргаан гарсан дээр яг ийм одоо тодорхойгүй байдлыг хахлие гэж бас бодсон байж магадгүй те. Түүнээс бол анхан болон давзаалтны шүүхтэй бараг угаасаа дээд чухал ижил төстэй үндэслэл тайлбарласан, хуулийг бараг ер нь ижил тайлбарласан болохоор бусад 3 үндэслэлт бол угаасаа орохгүй л байна л да те. Дөрөвдөө хэрэглээгүй, өөрөөр тайлбарлаж хэрэглээгүй, ямар нэгэн одоо хэрэгэн шийдвэрлэх ажиллагааны зөрчил байгаагүй юм шиг байна угаасаа тий. Тэгэхээр
нөгөө талаасаа ер нь зөвхөн энэ амнааттай холбоотой гэхээсээ илүү ер нь цаашид те нөгөө төлөв шийдвэр гараад өчнгөө болгосон хууль дээр бид нар эргээд ер нь гарахаас нь өмнө бид нар ийм үйлчлэл надад ийм тохирол учирсан ч юм уу те эсвэл би тэр хуулийг дагж биелүүлээгүй зүг байсан гэж одоо маргах одоо шаардлагагүй гэдэг тийм эцсийн цэгийг бас тавиад өгсөн юм байна гэж ойлгосноо. Яг нөгөө сая дурсан гахгүй төсвийн хуультай эрүүгийн хуулийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл тогтоохгүй байх юм бол стар бол тэ маргах хууль шаардлагагүй байна гэж ойлгосон шүү дээ. Одоо амьдралд ийм кейс ер нь баг гараасаа тий шиг үнэхээр зүгээр амар үнцөл зөрчсөн хуулиас болоод бас яг хүмүүн хуулийн этгээд хохирж мохируулвал хэцүү юм тий шиг. Харин тийм. Тэгээд яг нөгөө нэг талаасаа бас ботсон л доо ингээд за тэгвэл ийм шийдвэр гаргацж байгаа юм чинь тий юу гэдэг одоо ингээд улсын хурлаас одоо өгсөн хуулиа батлаад тий нэг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлээл яг өөрсдийнхөө нэг тийм үйлчлэлийг нь чиглүүлэе гэж утсан этгээдүүдтэй ингэж аваачиж үйлчлүүлчихэд тэгэл цэцээр хүн болгосон бас хөрхөн хугацааны авцсан шүү дээ тий гिचих тийм үр дагаварт бас очих үедээ гэж нэг талаасаа ботсон ч гэсэн яг нөгөө одоо ч бас 126 гишүүн бишүүнтэй болсон хууль батлах яг нөгөө энэ чуулганыг харж байхад нөгөө хууль батлах процесс чинь бас ингээд айгүй юм олон талын байр суурь илэрхийлэхдээ бас өмнөх шиг хурдан одоо явхааргүй болж байгаа шиг байна тий. Тэгэхээр бас тийм санаа зовлт бас за бас гайгүй байна да гэж нэг талаасаа ботсон. Харин гэтэл яхааргүй заримдаа угаасаа юм маргаантай одоо илт хүний эрхийг зөрчсөн юм шиг те тийм хуулиуд яхааргүй тухайн цаг үед ингээд батлагдсан бол байдаг. Тэрийг батлагдахгүй ч гэж бас үүсэх аргагүй л байдаг байх те. Одоо тавталын ашиг сонирхол орж ирдэг баг. Гэхдээ яг иймэрхүү одоо зохицуулттай, иймэрхүү зарчимтай, одоо иймэрхүү практиктай явах юм бол бас ташид бас яг яахыг бас хэлж мэдэхгүй юм байна тий. За тэгээд ингээд энэ үрээд ер нь бол дуусах гэж байна манай подкаст. Тэгэхээр юу гэхээр үнцөлийн эцсийн тухай хуульд 22-ийн 1 гээд нэг заалт байт юм биш үү гэдгийг мэдээд авчаарай л гэж хэлээд Өстөө ошоо сонирхоорой. Би тэгээд өөрөө ер нь яасан бохгүй юу? Нэгэн хаснах гэдэг шиг өөрөө ер нь подкаст технээс нь дахиад ингээд 2 3 4 гэл ингээд яг сонссон бохгүй юу? Тэгсэн чинь л манай хоёр чинь ингээл ихний 1 2 дугаар дээр айгүй тийм official за ингээл амар их тийм бод үг мөг хэлдэг заяа. Та манай подкаст бол ингээд шүүхийн шийдвэрийг ингээд нэгэн шийдвэрсэн шүүхийн шийдвэрийг одоо зүгээр уншиж ингээд та бүхэнд ярьж байгаа болохоос ямар нэг хууль зүйн зөвлөгөө мөлгөө биш үү гэлсэн чинь нөгөөдх нь зүгээр ингээд 5 6-аас зүгээр байхгүй боллоо л таасан үлээ. Хов мов ярьдаг болоод өөрсдийнхөө бодлыг ярьдаг болоо. Тэгээд жоохон эвдэрсэн байлээ шүү. Нөгөө эхний 1 2 дугаар дээр бүр ингээд яг хэлэх үгээ нэг бүрцлэн текстээр дуулгаж хагаад нөгөө хүн уншдаг байхгүй. Тэр чинь нэг тийм айц спейс юм аа. Яг нөгөө нэг шүүхийн шийдвэрийг нь юу яаж байгаа тийм буруу зөрүү яриад харин юм бол бас болохгүй байх үедээ тэр гэл амар юм заригтаад тэгэл яг бүр үг өсөггүй бичээд тэгээ нөгөөхөө яг уншдаг байсан байхгүй. Тэгэл өөр амар хурдан за нэг 9 минут гэл амар хурдан дар гэл доочин заяа. Тэгэл төгсгөл энэ манай энэ подкаст бол шүүхийн шийдвэр ингэ ярьж байгаа болохоос ямар нэг өөр зөвлөгөө өгөөг шүү. Тэгээ ер нь айгүй officially тийм юу одоо тайлбар хэлж мэлдээл айгүй юу official явдаг байсан байлээ. Тэгээс жоохон ховж ярьдаг болоо л. Тийм төсөлтэй. Хансан дээр тэрийг ихтэй бас нэг хэлчихээ. Ер нь их зөвлөгөө өгөөд юу яагаад байгаа юм бол байхгүй шүү. Зүгээр мэдээлэл хүргэтэл. Яаж тийм байлаа. Тэгээд бид яг энэ чинь одоо ингэ орчингууд одоо угаасаа шууд орчих болохоор дараа 7 хоногоос бид гурав бас сонирхолтой дугаарууд хий гэж ярьж байгаа тий. Тэгээ энэ тэрийг нэрийг хэлчихвэл та. Тий, энэ жил одоо хуулийн шалгалтанд бэлдэж байгаа манай эрхзүүч нар байвал одоо хуулийн шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа эрхзүүч нар байвал манай подкаст руу, манай сувг руу чих тавин хүлээж байгаарэ. Нөө нэг хонх мохоо дараараа мараарэ гэдэг байдаг. Notification очих болно.
Энэ жил нөгөө юу яд байгаа? Хуульчийн шалгалт нөгөө өмнөх жилүүдийнхээс арай өөр байгаа. Өмнөх жилүүдийн тестийн шалгалт бол яг нөгөө тестүүдийг нь хариуцаа нөгчдөг. Тэгээ тэндээсээ тестийн шалгалтынх нь ер нь нэг 90% орж ирдэг байсан бол энэ жил зарим тестүүдээ бол хариуцаа өгөөд зарим тестүүдээ бид нар өөрсдөө нөгөө хариуг нь ингэж хайж олж бэлдэх тийм тестүүд орж ирсэн байлаа, 1000 гаруй тест. За тэгээд бид бол яг эх 7 хоногоос яг бүгдийг нь бодлуулж чадахгүй ч гэсэн зарим нэг хуулиудын тестүүдийг нь өөртөө ажиллаад тэгээд ер нь тэр тестүүдээ ингэж хамт та бүхэтэйгээ та бүхэтэйгээ бараг магадгүй зөвлөгөө болчих юм шүү. Бид өөрсдөө бодож хийж байгаа болохоор бараг зөвлөгөө юм шиг. Тэр нь битгий тэр өөрсдөө нэрээ тийшээ. Бидний бас буруу биш магадгүй шүү гэдэг. Тийм битгий залхуураарай. Эх 7 хоногоос ер нь л нэг 3 дугаар төлөвлөсөн байгаа. Тэгээд нэг 20 тест гэхээр нийтдээ нэг 60 тест бидэд өөртөө ажиллаад тэгээд тэднийхээ ер нь хариултыг ярангаа одоо хуулийнхаа холбогдох зөвлөлтийн төвүүдийг нэг хоорондоо сууж байгаа төвчтэй яриад тэгж бэлдээ гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн яг хуулийн шалгалтанд бэлдэж байгаа болвол бид эдийн орох тэр эх 7 хоногоос одох 3 дугаарыг ер нь их тавин хүлээж байгаараа бидэд ер нь нэг хоногийн зайтай ч юм уу 2 хоногийн зайтай гэлсгүй бүгдчээ гэж бодож байгаа. Тэгээд хаанаас хамтдаа бэлдэж мэлдээ. За таад бас хийцэн тестээ явуулж болно. За тиймэрхүү сонирхолтой. Өнөөдөр тэгээд маш сонирхолтой, ер нь маргаантай, стил ягөө ингээд эргэлзүүлж байгаа, дотор маань эргэлзүүлж байгаа ийм сонирхолтой кейс ярьж өгсөн мега та баярлалаа. За баярлалаа. Энэ хүртэл сонсон хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая. Баяртай.